Та бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ухаалаг утас, компьютер, машин, бүр агааржуулагч, ухаалаг цооч, цаашлаад сөнөөгч онгоц, сансрын хайгуулын робот гээд орчин цагийн технологи бүрийн суурь гэж хэлж болох эд анги бол хагас дамжуулагч микрочип юм. Тэгвэл асар хурдцтай хөгжиж, цаг тутамд шинжлэгдэж, өдөр бүр дэлхийд хэдэн 100 сая тэрбумаар үйлдвэрлэгддэг эдгээр технологиудад ашиглагддаг тэрхүү хагас дамжуулагч микрочипны дэлхийн хэрэглээний 60%-ийг ганцхан компани үйлдвэрлэдэг гэдгийг та мэдв. Энэ бол Тайваны хагас дамжуулагч чип үйлдвэрлэгч буюу TSMC юм. Хагас дамжуулагч микрочип гэдэг нь хэвчлэн цахиур гэх мэт хагас дамжуулагч материал ашиглан хийгдсэн цахилгаан дохиог хянах чадвартай жижиг электрон төхөөрөмж юм. Тэдэнд мэдээллийг боловсруулж хадгалах үүрэгтэй транзистор буюу маш жижиг электрон унтраалга байх ба чип дээрх транзисторын тоон хагас дамжуулагчийн хүчин чадал үр ашгийг тодорхойлдог. Харин TSMC-ийн 2022 он гэхэд л дэлхий дээрх хамгийн хүчрхэг буюу 10 нанометрийн хэмжээтэй тэрбум транзистороос бүрдэх хагас дамжуулагч чипийг их хэмжээний тоогоор үйлдвэрлэдэг хоёрхан компани нэг болж чадсан юм. Тус компани одоогоор $1.80 доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч компаниудын 10 дугаарт жагсаж байна. 2024 онд гэхэд Тайваны дотоодын нийт бүтээгдэхүүний 15 гаруй хувийг дангаараа бүрдүүлж экспортоос 200 орчим тэрбум долларын орлоготой ажиллажээ. Тэд хэрхэн энэ өндөрлөгт хүрсэн бэ? 1900-ад оны дунд үед Тайван технологийн салбарын шарк болохоос өмнө эдийн засгийнхаа ихэнх хувийг хөдөө аж ахуй болон өртөг багтаа үйлдвэрлэлээс бүрдүүлдэг байна. Харин 1960 онд тухайн үеийн засаглал нь эдийн засгаа өргөжүүлж дэвшилтэд технологийн үйлдвэрлэлийг олшруулах шаардлагатай гэж үзснээр тэд аж үйлдвэрлэлтийн стратегидаа шилжилт хийж эхэлсэн юм. Ингээд тэд Industrial Technology Research Institute товчоор E3 буюу аж үйлдвэрлэлийн технологийн судалгааны хүрээлэнг үүсгэн байгуулжээ. Энэхүү судалгааны хүрээлэн нь үндсэндээ химийн, төмөрлөгийн, уул уурхайн гэсэн хэсгүүдтэй байсан бол 1974 онд дөрөв дэх чиглэл буюу компьютер болон бичил компьютерийг судлах зорилттой лабораторийг нээсэн байна. Гэхдээ компьютерийн чиглэлд судалгаа явуулахад маш олон салаа зам байсан тул тухайн үед Америкийн нэгдсэн улсад суралцж ажиллаж байсан инженерүүдээс бүрдсэн зөвлөлийг байгуулж ERSO-гийн нарийн чиглэлийг Complementary Metal Oxide Semiconductor хэмээн тодорхойлжээ. Ингээд Тайванчууд зорилгоо тодорхойлсныхоо дараа шилдэг гэсэн инженерүүдэд цуглуулж Америкийн нэгдсэн улсын тухайн үеийн электроникийн салбарын шаркуудын нэг болох RCA корпорацтай гэрээ хэлцэл хийж 3 сая доллараар шаардлагатай хүний нөөцийг бэлтгүүлэх болсноор тэдний хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ноёрхох эхлэл тавигдсан юм. Нэг ёсондоо Тайваны эрдэмтэд хагас дамжуулагчийн анхны үйлдвэрийн загвараа бүтээхдээ RCA-ийн лабораторийг 100% хуулж байжээ. Бүр нойлын цаас, цэвэрлэгэнд хэрэглэдэг материалыг нь хүртэл. Гэхдээ энэ Тайванчуудад ашгаа өгсөн ба 9 сая долларын өртгөөр бүтсэн шинэ лаборатори нь маш богино хугацаанд RCA-ийн лабораториос 81% илүү гүйцэтгэлтэй ажиллаж эхэлсэн байна. Үүний дараа эдгээр үйлдвэрлэлүүд олон шилжилт, шинжилэлтэнд орсноор одоогийн бидний мэдэх TSMC компани үүссэн юм. Энэхүү түүхээр юу илэрхийлэх гээд байна вэ гэхээр ямар нэг улсын төр их сургууль болоод түүнээс гарч буй чадварлаг боловсон хүчин аж үйлдвэрлэлийн салбартайгаа нэгт уялдаатай зорьсон тодорхой зорилготой байгаад зүтгэл үзүүлж чадвал дэлхийд ноёрхох хүчрхэг зүйлийг бүтээх боломжтой гэсэн санаа юм. Үүний хүчинд Тайван одоогийн байдлаар дэлхийн чипний хэрэглээний 90%-ийг дангаар хангаж байна. Тэгвэл Тайван компаниуд дотроо энэхүү үр дүнд хамгийн өндөр оролцоотой байдаг TSMC компани өдгөө EUV буюу хагас дамжуулагч чипэнд 7.5 бүр 3 нанометрийн хэмжээтэй транзистор суйрлуулах технологиг хөгжүүлэн дэлхийд нийлүүлж байгаа бөгөөд тэд 2025 он гэхэд 2 нанометртэй чип нэвтрүүлэх амлалт өгөөдгүй. Ийм ч учраас дэлхийн өндөр хөгжилтэй ихэнх орнууд Тайванаас ихээхэн хамааралтай болоод байна. Энэ нь геополитикийн хувьд Тайванд өндөр эрх мэдэл олгож байна. Жишээ нь Тайваныг өөрийн нэг хэсгэ гэж боддог бүгд найрамдах Хятад ард улс нэг л өдөр эзлэн хөрөнгөлөх шийдвэр гаргавал тэдний чипний үйлдвэрлэлээс ихээхэн хамааралтай Америкийн нэгдсэн улс, Европын холбоо, Япон зэрэг түншүүд нь тэднийг хамгаалахаас өөр аргагүй байдалд хүрэх юм. Яг гэвэл тэд бүгд Тайванд тэр дундаа TSMC компанид үйлдвэрлэгдэж буй өндөр хүчин чадал бүхий хагас дамжуулагчаас хамааралтай. Хэдий Америкийн нэгдсэн улс зэрэг хүчрэг улсууд энэхүү хэд хамааралтай байдлаас сал гарах хэмжээнүүдийг авч дотооддоо хагас дамжуулагч чипний үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтлаад эхэлсэн ч энэ нь мөн л TSMC компанитай хамааралтай байгаа тул Тайваны энэ салбар дахь ноёрхол ойрын хугацаанд дуусахгүй гэдг нь баталгаатай байна.